Улсын ерхий прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст авилга, мөнгө угаах гэмт хэргийг хянаж шийдвэрлэх албыг 2024 онд байгуулж, энэ төрлийн гэмт хэрэгт дагнан хяналт тавьж ажиллаж байна. Авилгын гэмт хэргийн гаралт шийдвэрлэлт жил тутам өссөөр байна. Тухайлбал 2019 онд авилгын 970 хэрэгт хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт явуулж байсан бол 2024 онд 1742 болж 772 хэрэгээр буюу 80%-аар өссөн байна. 2019 онд 79 хэргийг шүүхэж шилжүүлсэн бол 2024 онд 306 хэрэг болж шүүхэж шилжүүлсэн хэргийн тоо 2.4 дахин өсжээ. Авилгын гэмт хэргийн субъект нь ихэвчлэн албан тушаалтан байдаг бөгөөд тухайн салбарт олон жил ажилласан мэргэжсэн байдал нь өөрийн үйлцэн гэмт хэргийг нуун далдлах, нотлох баримтыг устгах зэргээр мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлж төөрөгдүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг удаашруулах эрсдэл үүсгэж байдаг. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх арга боловсронгүй болж зохион байгуулалтын хэлбэрт шилжиж байгаа нь мөрдөн шалгах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлж эрх зүй, эдийн засаг, мэдээллийн технологийн өргөн мэдлэгийг шаардж байна. Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтэс авилгын гэмт хэргийг таслан зогсоох, шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд тогтмол хяналт тавь ажиллаж байна. Нийслэлийн прокурорын газраас 2025 оны байдлаар нийт хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт 1193 эрэгт хяналт тавь ажилласан. За үүнээс мөрдөн байцаалт иргэн тухайд 308 эрэгт мөрдөн байцаалт ажиллагаа явуулснаас 148 хэрэгт ялгартан үйлдвэрлэж шүүгэн шилжүүлээд байгаа. За манай байгууллага 2025 оны гүйцэтгэхийн төлөвлөгөөнд авилгын гэмт хэрэг авсан шалтгаан нөхцөл түүнд оногдуулж байгаа эрүүг хайрлахын талаар судлах ажлыг бол тусгасан байгаа. За тус судалгааны дүнгээс харахад 2024 оны байдлаар буюу 2023 оны байдлаар нийт гэмт хэргийн дийлэнх хувийг бол эрэг үеийн тусгай ангийн 22 нэгдүгээр зүйлцээс эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглах гэмт хэрэг бол дийлэнх хувийг эзэлж байгаа. За энэ хувийг бол тодорхой дурдах юм бол 2023 онд 66.4% дээрх гэмт хэрэг эзэлсэн. За 2024 оны байдлаар 88.7% буюу өссөн дүнгээр энэ гэмт хэргийн тоо бол өсөж байна гэсэн судалгаанаас харагдаж байна. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авилгын гэмт хэрэгээс нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл болон эдийн бус баялаг өгсөн буюу хахуул өгөх гэмт хэрэг авилгын хэргийн дийлэнх хувийг эзэлж байна. Эрх мэдэл албан тушаалын байдлаа оруулах гэмт хэрэгт 2023 онд 107 хүн шүүхээс шалж шийтгүүлсэн бол 2024 онд 145 болж өсжээ.